удаа нөгөө SNT гэдэг компани тавилгын үйлдвэрлэлийн талаар бас мэдээлэл ялсан. Ажил хэр байна? Одоо мэдээлэл маань хүмүүст хэр хүрсэн шиг байна? Захиалга маань захиалагч гэдэг үйлдвэрлэлийн одоо чад юунд хүмүүс хэр ойлгосон шиг байна нэр нь ямар хөө байлаа? Маш сайн урж байгаа. Тэгээд хүмүүс их холбогдож юм утсаар их лавлж байна. Яг тийм манай тийм зарим хүмүүс бас их баяр хүргэж байна. За. Гоё хийж авсан байна. Баярлалаа талтгалаа мессеж бас авч байгаа шүү. Баярлалаа танд. Гоё хүмүүс авч байна. Хамгийн гол нь одоо бид нар ч бас борлуулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй шүү дээ. Тийм борлуулалт нэмэгдэх ч юм уу захиалга орж ирж байна. Захиалга орж ирж байна. Тийм. Энэ нь бол захиалга нэлээд орж ирж байгаа шүү. За энэ орчин чинь яг хэвээр орчин үлээ хойлоо яг гэж энэ дэрсэн нэг талхан тайлбарлаа. Тийм. Яг биш. Энэ болж байгаа гэж. За болж байгаа дээр. За энэ болохоор нөгөө манай нөгөө Eagle брэндийн халтангаар хийгдсэн одоо тавилгын шоурум хэсэг байна. За тэгээд Eagle брэнд нь маань өөрөө болохоор нөгөө халтангийнх нь өөрийнх нь өнгөлгөө юу гэж байдаг. Энгийн болон PG гэж одоо гадаргуутай хоёр анзтай байдаг. PG гадаргуу нь юм close гялалтсан одоо юм лакн юм шиг юм гадаргуутаас халтан гэдэг. Тэр халтан тийм халтангийн одоо саарл ингээд декород хийсэн. Ингээд одоо халтгооны тавилгын шоурумыг энэ одоо танилцуулъя гэж. За тийм шанаш. Өөрөө. За энд нэг юм болчих юм байна тийм үү? Энэ яа болчих юм? Энэ бас нөгөө хийснээс тийм манайх хийсэн. Тэгээ нөгөө борлуулалтын хэсэг одоо зөндөлгдсөн. Хүмүүс суугаад одоо уулзалт хийгээд бараа сингл хэлхэл үзээд энд суугаад юм тохиолж ярилцах тийм боломжтой орчиг бүрдүүлж байна. Ширээн дээр юм нууц тавьдаг балт тагта залхууд авццэгч тэрийг сойлуулж өгөөд тэгээ нөгөө цахилгааны кабелийн хумаа бол хөлн дундад явдаг байдлаар шийдэж хийсэн. Тийм бас. Тийм гоё зөвхөн харагдчих юм. Хөлөнд орооцтой. За энэ тавилганууд ч одоо ямар ч үстэй яадаг юм уу. Энэ чинь одоо орчин үед нэг баахан тавилга гэхдээ бид нэг бариул бодоод тийм бариул бодоод тэгээд нөгөө бариулчсан дараа санжинд цэг сарчдаг нэлждэг гэдэг нэг тийм асуудал байдаг. Энийг харсны зүйл гүлээс юм байна. Тэгэхээр энийг яаж онгоодаг юм ямар технологич гэх юм одоо танах яг ингэж хийдэг юм уу гэмээр юм сонсогдоод байна. Ерхийдөө эндээс тийм гартгооны тавилга эндээс тэгэхээр одоо ингээд хөвшмөл ойлголт байдаг шүү дээ. Ер нь бол нэгтэй шүүгээтэй, доотлолтой шүүгээтэй болсон тавцсан байх хэрэгтэй. Болж игэл бас тэрийг жоох хөвдөж чөлөөт гэхдээ тухайн хүнийх нь өөрийнх нь хэрэглээ хүсэл сонирхолтой нийцсэн байдлаар бас шийдэж өгөх сонирхолтой дизайны хөнгөцөж дизайн талаас нь зөвлөгөө өгсөн. Тэрийг ажиллах шингээж энэ тэгээд наашаа татаад эднэрийг сайхан ингээд харуулдаг хаа. Бүгдөө заах зүгээр. Ингээд онгойдаг юм байна. За энэ нөгөө техник хэсэг байна. Техник хэсэг маань болохоор за техник хэсэг хийж таа. Тийм. Техник хэсэг болохоор одоо ингээд хоёр талаасаа сургуулиуд онгойж байгаа юм байна. Дандаа сургууль хийсэн. Нөгөө сургууль маань өөрөө яадаг юм гэхээр нэгдүгээрт хүн нөгөө шүүгээ онгоолгоод шүүгээ онгоолгоод цаана лав байгаа юмыг авахд одоо нэлээд хонгооч тийм. Тийм сургууль маань болохоор шууд онгоолголоо нэрээс нь бүх юм харлаад авах юм авлаа хийх юм хийлээ. Энэ талын шил юм байна тий. Тэгээ нөгөө Bloom гэж брэнд байгаа. Bloom брэндийн тоноглол одоо сургуулийн зам одоо нууц центргээд зөндөө олон тоноглолоос байна л да. Тэгээ энэ дээр болохоор одоо жишээ нь цагаан өнгөтэй төмөр юм шанааг одоо энэ хийсэн байгаа байдалтай. Тэгээ яг энэ дээдлэлтэй нөгөө өндөр хийх зорилттой учраас дээдлэлт нь нэмэлт савхтай. Тэгээ энэ дээр шилэн оруулах энэ бас нэг юм сонголт байж болно. Энэ нөгөө баялын шаналтай гэх юм уу та. За ийш аа. Энэ яг зөвлөлтэй. Төлөхөд онгоох юм гэх юм. Энэ нэг галт барилтай. Энэ нөгөө хөөрэ хөргөгч гэдэг. За биш. За тийш ахчих. Хөөрэ хөргөгч гэдэг энэ одоо галтгооны хүнсний зүйлүүд одоо хадгалах зорилттой сургуулаа шийдсэн зүйлүүд. Дахиад бүтэн гарч ирж байна тийм үү? Бүтэн гарч ирж байна. Сургуулийн хувьд гэх юм бол онгоолтын нааша гарч байгаа байдал нь 100% онгоолттой, 80% онгоолттой гэж бас байгаа.
Аа. Тий. 100% онгойх нь бол сургууль бүтэн бол биенээс наашаа гарна гэсэн. За энэ ялгаагүй тий. Энэ нь адилхан тий. За хэвтэх юм байна. Чи айлтч бас нэг галтгоонд нэг баахан хөвгөлрөл шкаф шиг юм тавимаар ирдэг. За эдгээр яа гэдэг. Гооч бахан. Энэ болохоор одоо нөгөө бас Blue Brand-ийн өргөстэй. Автомат гэсэн. Одоо сая ингээд сая улам байцгал дэшээ дарангууд дэшээ гарчиж. Буцаага хаахын тулд бас энэ автомат гэсэн одоо хаагддаг гэсэн. Албал залах болгоод байна тий. Энийг яах вэ? За энэ бас сургуулга байна. Сургуулга та нар бариултын тухай ярьсан. Бариулгүй юм одоо далд бариултаа бас юм шийдэл бас байдаг. Одоо дээрээс нь бариулт биш юм шиг харагдаж байгаа боловч энэ бол одоо өөр бол бариулны бас нэг юм цагаар. Тэгээ доотлын сургуулга яаж оруулж ирэхэд одоо түлхэж оруулах гэсэн. Дахиад сургаад түлхээд оруулах чинь. За хаахтаа бол их гоё. Хаахтаа бол их гоё зөөлө хаагдана гэдэг. За эдгээр За энэ бол нөгөө бас дээшээ хаалга нь хоёр үеэр нугалж байгаа гэсэн байна. Яг энэ дээр бас нөгөө автомат механизмаас үйлдвэрлэсэн хоёр талтай. За надад жамсгаа байж гэдэг сонч байна. За ингээд нөгөө компьютер тоглоом шиг эдгээр бас тэгж байгаа юм. Энэ хой энийг нэг хонгалгаад үзүүлдэг. Надад ч яадаг. Нөгөө галтгооны тавилганд ялангуяа булангийн асуудлыг шийдэхэд юм шиг. Ер нь бол. Одоо булангийн асуудлыг шийдэхэд орж байгаа зайг одоо 100% ашиглахын тулд нэлээд юм хийн. Гэхдээ тэрийг авахд одоо хэрэглээд их төвөгтэй байх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр нэг буланд бас булангийн сургууль гэж ийм тоноглоо бас шийдэж болдог тийм. Би тавхаас хэлцүүлээ. За. Булангийн учраас нэлээд урт зай талбайд нэлээд хөвгөн болсон гэж байна. За тэгээ энэ дээр яг хөө ингээд сургуулга хэдэн чигээр хийгдэж болно? 3 игнэ, 2 игнэ, 3 игнэ, 1 игнэ гэж байна. За энэ ингээд жоохон хагас амгаал татчих юм байна тийм үү? За. Тэгээ болыг болох нүүн нугаас юм механизм гэж хөдлөг механизмтай. Одоо та харуул нүүн хаагтаа нүүн орж хаашаа гэдэг автоматад хийнэгээд болчихдог. За нэг робот машин гэдэг шиг л хөвгтэй тоглоом шиг юм болоод явчлаа. За энийг харуулдаг. Энэ дотор талдаа бас өөрхөн тогтчлт гэдэг шиг юмтай юм байна. За эхлээд энийг үзүүлдэг. За алиг энэ өргөн сургууль. Одоо энэ болохоор нөгөө гаднаасаа харахад юм 2 том сургуулга байгаа боловч за нааша дотор талд нь далд сургууль дахиад шийдэд өгч байгаа гэсэн. Одоо нэг халбог сэрээ одоо нарийн одоо хотог мотог ойр зүрэн тэгээд энэ одоо хийчих. Одоо тийм 2 үе сургуулга болчихж байгаа гэсэн. За тэгээд ингэ шийд чинь доотлол нь бол мэдээж өргөн зай талбаны хаана том савсуулга аяг тавг хийх зорилготой том сургуулга байж байна. за юм байна. Ер нь бол нэлээд нэг автоматчлагдана гэдэг шиг тийм бол нэлээд болж байгаа юм байна гэж ойлгосон. За энэ яг нөгөө доотлолыг таславч хийхгүйгээр зүгээр бас ингэ цулгуугаар бас байж болно. Тэгээд энэ дээр бол нээлттэй сургууль. Энэ дээр нь хүнсний скотч тийм байна. салбитдаг юу гэдэг хийж болох одоо жишээ нь мөнгөлөг цаас мас галтгоонд хэрэглэгддэг тууцаа хэлбэртэй зүйлүүдээ ингэж өөрөөр тасдагчтай тастаад аваа хэрэглэж болдог зүйл. Аим давхар сургуулгатай юм байна шүү. За ингэсгээ за энэ тэгээд энэ ч одоо ингээд нөгөө бэлтгэлийн ширээ юу? Энэ бол одоо техник хэсэг ширээ. Галтгооны хоол хийхэд тавцсан ажлын тавцсан бас их чухал үзүүлэлттэй гэдэг. Тэгээд тавцсан хонц тохиол нэмэлтээр дизайныхаа бас өг хэмжээнд бас нэмэлтээр бас юу хийж өгч болдог. Юм арал маягийн тех хийж өгдөг гэсэн. Арал маягийн техэнд яадаг гэхээр энэ техэнд дээр плэтгэс суулж болно, угаалгаас суулж болно. Үгүй бол дааны чөлөөтэй байдлаар болсон болдог тавцсан гэдэг шиг болдог. Доороо болоод ингэж за эдрийг нэг татгаад энэ бүгдөө ингээд за яг одоохондоо ингээд хогийн сав хийсэн юм байна. Тийм хогийн савны танилцуулгаатай. Тийм танилцуулга хийсэн байна. Түүнээс бол энд юуд бол юу хийж болохоор тийм одоо орон зайнууд байгаа юм байна гэж ойлголоо тийм үү? Тийм. Тэгээ хогийн савнууд өөрснөө бол бүгд тагтаа явж байгаа. Яг бол гэдэг нь өөрөө галт хүнсний хаягдл гэдэг нь өөрөө бас үнэр гардаг учраас хогийн сав хийсэн байгаа тагтаа байдаг. За эднэрт ч бас тийм байгаа тийм үү? За
Хогийн санаас л их юм байна. Нөгөө хогоо ангилан мангилан гэдэг шиг юм бол гэсэн ч болох юм байна. За манай оператор юу гэж байна? Одоо энийг нэг харуулах. Энэ яах юм бэ гэж байна. Сам ширээтэйг залгаж хийсэн байх тийм үү? Тийм. Аа энэ манай ширээ биш. Аа тийм тавцсан. Тийм биш. Тэгээд гадтагаан дээр юунээс энэ бол одоо хүн зогсоогоо хоол уус зогсоо байсан хэрэгтэй. Аа. Эргономикс нас нь өндөр болох юм. Энэ мөрөн мөрөн ховорно гэж аахгүй. Энэ чулуу шиг харагдаад байгаа юм болтой. Бас юу өгдөөд шүү дээ. Аа тийм. Энэ болохоор одоо компакт гэж юм. Тацгийн зүйлтэй багтаа. Энэ өөрөө маш өндөр багтаа шүү дээ. Баталга өндөр шүү дээ. Тэгээд слим буюу одоо энэ нарийнхан нэг орчин одоо дизайны шийдэлт одоо хэвтэж байгаа. Нэмгэн одоо цагрыг тавцнаас ашигладаг гэсэн. Тэгээд энэ тавцны өөрөө бол бээр юм уу? Хотог шүүг гэдэг нь яг ч үү. Гадаа маш бүх гид сэвцраас байх байхгүй. Тэгээд энэ одоо өгтөө жуус одоо бодогтой зүйл асах энэ одоо шинж нэвчнэ гэсэн сэвцэг маш их. Бүр манжин чинь нэг юу болох очдөг шүү дээ. Тийм. Энэ бол багтаа. За бүх юм их таасдаг юм. За энэ яах юм бэ? Илүү пицца одоо ишээ тавих юм. за энэ болохоор нэг зогсоогоо эргономик стандарт болов. За Энэ хэсгээр самттай суугаад хоол идэх нэг компакт бүрдүүлдэг одоо. Энэ бол хоолны ширээ гэж хэлж байна. Аяны ширээ. Хоолны ширээ энэ бол одоо яг нөгөө суух орчин хүртсэн байх шээ. Энд хоол бэлтгэцээ ишээ тавьшаа энэ бол одоо яг яг маш их зархаа сууж байгаа таад байсан ч гэх юм байна. Тэр тийш нэг авах нөгөө. Тэр ханд бол нөгөө дандаа энэ ямар брэнд лээ чинь. За. Энэ каталог нь байна уу? тэр нэг хатгээс үзүүлэнгээ одоо юу гэж чинь. Одоо жишээ нь ингээд энэ тодорхой форматаар дөгөөд бэлдээ тавьсан. Эндээс үзэхэд бол хээ өнгө хатгийнхаа энэ фактор нэг хангалттай үзээд сумхаа хацуу зэгцүүлж үзээд өнгөний оны асуудал очлоор харчих боломжтой. Мөнгө супер болсон юм байна өө энэ батар. Тэгээд ийшээ бол одоос сайн хэмжээтэй. Сайн нөгөө тэкэд ашигладаг компакт гэдэг нэг хатаа материал одоо өнгөний сонголтыг хийж байгаа. Энэ шар өнгөтэй юм чи. Саяхан чулуу шиг өнгөтэй байсан шүү дээ. Саяхан одоо нэг өнгөтэй байсан. Одоо энэ бол цулгаа нэг колон шар өнгө хийж байгаа. Цагаан бай. Энэ эдний брэндтэй бол танах хамтарч ажиллаж байгаа юм. Танах өөрөө орчихсон юм. Хамтарч тийм. Тийм. Манайх бас хамтарч ажилладаг хамтаа тэгээд Европ стандартын материалаар тэр яг өндөр стандартын төвшинг үүсгэх. За тэгээд энэ юу тайлбарлаж байгаа вэ? За хатанд одоо энгийн буюу PG гадаг гэж байдаг. PG гэдэг нь гялгарлаахын гадаг. За. Яг тэр PG гадагтай хатан одоо юм гялгар материалтай юм сонирхдаг хүмүүс байна л та. Тийм, сонирхол. Тийм, интернет бас юм зарим газар юм ялцуулах байх юм байдаг. Тийм тохиолдолд энэ гэж байна. Энэ хатгуудад зөвхөн тавилга хийж болно. Одоо тавилга хийхээс гадна ханыг чимэглэх, ханыг одоо байгалийн өнгөөр бүрх байх юм ашиглаж байна. Хавтангийнхаа талаар компани архнаас танилцуулга хийх үү? Бид ингэж байгаа байхгүй. Жижиг үйлдвэрлэгчдийг дэмжигээд олон нийтэд танилцах тийм жижигхэн жидүүг томруулах, санаачлах гэдэг тийм лайв маягийн тийм юм гэж байна. Тэгээд танай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл бэлтгэдэг эсэнтэй гэдэг компаниг сонгож авсан. Тэгээд хавтангийнхаа талаар тавьчихад танилцуулаад. Энэ танаас авч тэгээд ямар учиртай ер нь ямар эд шийдтэй автай юм. Өөрийн ихлэ тавьчихсан юм. За сайн байна. Блум томл одоо Deutsche Welle компани борлуулалтын менежер авийн юм. За. Одоо манайх Игэр хатан болохоор Австриас орж ирдэг. За. За энэ нэг стандартын энэ нэг гэдэг нь болохоор хүний бие зүрх нөлөөтэй одоо эрүүл эко гэсэн. За манай хатангууд болохоор ерөнхийдөө DSP бүтэцтэй буюу одоо нөгөө модны хүчин шахмал гэдэг юм тийм шүү дээ. Одоо бүтэцтэй хамгаалал тэр модны хүчин шахалтын өндөр нэвтэршил
нэвтэршилтэй. байгаа. За. Тэгээд эмдэг буюу илүү нарийн ширхэгтэй. Чадвар шиг л. Одоо илүү нарийн ширхэглийг ингээд шахалтанд оруулсан ийм хатан байгаа. За гадарганы хувьд гэх юм бол ерөнхийдөө цөөхөн өнгөлөөр за ингээд чулуу шиг хадгалах ярьжгэр юм байна. материалын гадаргуутай хатан гэж байна. За эдгээр нь ерөнхийдөө хан олон хэлсэн зүйл дэшилж болно. Хэлсэн интерьер. За тэгээд дөө модны хийх гадаргуутай гэсэн. Одоо энэ модны хийдэг эсвэл шаргал бор цайвар гэх мэтлээ миний сонирхлын хөдөө маш олон төрлийн. За тэгээд одоо мат болон глаз гадаргуул гэж юм. Гадаргуул. За энэ болохоор топ мат гадаргуул. Илүү тормсог гэх юм. Одоо энэ дээр болох нь хурамыг хийдэг гадаргуул. За энэ гойлын хатангууд маань болохоор бүгдээрээ доторх бүтцэн MDF төрөний нарийн ширхэгтэй бүтцтэй. За энэ глаз гадаргуул нь цаашаа топ мат гэхгүй. Хийдэг бүтцтэй гадаргуултай хатан байгаа. Чулуу шиг л хатан. Одоо энэ хатангаар одоо тэр хаан шиг чулуу шиг хэвчээ тий. Техникний ар, стинг нэг одоо зүрхний арын хэсэгт одоо хүмүүс чинь чулуу гэдэг чинь. Одоо чулууны оронд ихэд илүү хөнгөн бүтцтэй гэсэн үг. Танах одоо энэ хаана байршлаа хэлээд та. Эндээс өөр газар зарж байна. Манайх болохоор шоурум маань болохоор Мишель барилгын дэлгүүрийн 2 дахь хорт 73 дугаар шоурум. За тэгээд Tokyo Town гэдэг одоо хаан уулын юм. За тийм. Тэрний баруун урталт нь Tokyo Town гэх хотон байгаа. Тэрол рестораны 2 дахь дахиад нэг шоурум байгаа. За 100 айл тэр зөвгийн өрийн нэг дахь хорт бас манай гэр бүлэглэгч ажиллаж байгаа. За баярлалаа. За энэ бүтээгдэхүүний чанар гэдэг юм да тэгвэл ийм сайхан чанартай материалаар тэгэл үнэхээр бас өнгө хийс дизайн одоо загвар магвар тэр танаглал моноглол үнэхээр шинэ төвшөнд гаргасан байна. Өшөө одоо юу гэдэг нь одоо нэг том орон сууцууд ашиглалтанд орчих чинь айлт нэг нь тавилга байдаг ш. Тэрийг хийх үйл жишээлбэл одоо тий. нэг ийм архтал нэг байж байгаа шүү дээ. Тийм том захиалга орж ирвэл авах уу? Хийж чадах уу? Энэ манай өнөөдрийн яг онцлог даваа тал нь энэ бол масан нэг хэмжээтэй олон үйлдвэрлэл гол систем байлтай. Яг энэ төсвөржүүлж байгаа барилгын компаниуд болон одоо суудсан чинь цаанаас нэг юм байдаг тийм нойлын ба үүдний шкаф гэдэг. Зарим одоо суудсан бол юутай галтгоотой хөтлөлтөд болж байна. Тэр тийм төслүүдийн бол хамтаа зөвлөх юм бол 100 хэлхэн гүйцэтгэл цаг хугацааны хувьд бол болтой шуурхаа гүйцэтгэл маш чанартай юм байна. Барилгын компаниуд бол уулзаж авч хүлээж авч уулзаж хамтаа ажиллах бол бэлэн байгаа. За сонслоо тэгээд барилга бариулж байгаа галтгоо одоо гэрийнхаа тавилгыг өөрчлөж байгаа тэр бүх хүмүүс одоо нэсэнтэй компанитай нэг төвшин захирлага хөндараа тэгээд хамтран ажиллаад өдөр энэ компанийг томруулъя. За